За тэгэхээр энэ нийгмийн ажилтан маань ажилтны үйл ажиллагааных нэг хэсгийг төрсэн байгаа. Тэгэхээр нийгмийн ажилтан бол зөвхөн нэг хүүхдэд төлөө ажиллах гэсэн их хүч хөдөлмөр ур чадвар ажлын ачаал мэдлэг чадах одоо шаарддаг. Тэгэхээр нийгмийн ажилтан бол ер нь бас ачааллын хувьд бас нэлээдгүй бас хүнд тийм ээ юм орчинд ажилладаг ахна гэж ойлгох юм. За ер нь салбарын нийгмийн ажлын практик үйл ажиллагаа салбарын нийгмийн ажлыг тодорхойлж байдаг гэж. За салбарын нийгмийн ажлын үйл ажиллагаа тухайн салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэл үйл ажиллагаагаа явуулдаг. За энэ салбарт ямар одоо нийгмийн шаардлагатай нийгмийн одоо ажил үйлчлэх шаардлагатай зүйлээ энэнийг бол хамаарч ажилладаг гэсэн. Нийгмийн үйлчлэх шаардлагатай салбар болгонд мөн л адилхан нийгмийн үйлчлэх шаардлагатай салбарууд байгаа шүү дээ тийм ээ шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг гэсэн зэрэг нийгмийн ажиллагаа явуулж байгаа. Энэ дунд сургалт гэтэл магадгүй энэ хүүхдэд ажиллаагүй байсан бол архтай хүний асуудал өө өгч өшөө дахиад хүүхдүүдийг өрөвдөд төвчнээ хичнээн өгдөг тийм ээ хэрэгэлдэг болох юм байна гэхгүй байсан баггүй. Тэгэхээр энэ бол бас яг энэ дунд салбар болгонд л янз янзын асуудлууд бол үйлчлэгийн шаардлагатай гарч идэх гэсэн. Нийгмийн үйлчлэгээ байгуулахаар дамжиж хэрэгждэг. За салбар ихээр яг тухайн байгууллагаар дамжина. Нэг салбар ихээр чи сургуулийн нийгмийн ажилтныг гэж ганцхан нийгмийн ажилтныг сургуулийн байгууллага болгоно. Яг нь өөрөөр хэлбэл сургууль болгоно нэг нийгмийн ажилтнад ажиллана гэсэн. За ер нь тэр утгаараа л энэ салбарын ажил маань хүний төлөө ажиллаж байна, нийгмийн төлөө ажиллаж байна, тэдний сайн сайхны төлөө ажиллаж байна гэдэг аадсаар энэ сургууль буюу энэ салбар альва нэг салбар маань яг хүмүүлийн шин чанартай ажил хийдэг, хүний төлөө ажил хийдэг, энэ хүмүүлийн шин чанар гуманист байгууллага байна гэж хэлж байна. За салбарын нийгмийн ажил мөн одоо хүүхэд хамгааллын нийгмийн ажил хамаардаг. За энэ бол манайд бас их хийгдэж байгаа ажилтныг л онцгойлоо авчдаг байгаа шүү дээ. За хүүхэд хамгааллын хөгжлийн үйл ажиллагаа хүүхдтэй яг хүүхэд хамгааллыг тогтолцоо бол нийтдээ одоо 4 чиглэлтэй байгаа шүү дээ. За ингээд тэр хүүхдийг хөгжүүлэх энэ үйл ажиллагаанууд хамаардаг. За хүүхдийг хүчирхийллээс, дарамтлалаас хамгаалах асуудал бас энд хамаарна. За манайд ер нь манай улсад бол хараа хяалтгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах нийгмийн ажил хөтөлбөр эрхэлж байгаа хүүхдтэй ажиллах нийгмийн ажлын одоо асуудлууд бол их нэг одоо тавигддаг. Манайд энэ хүүхдийн хүүхэд хамгаалал дээр яг эдгээрийн одоо эрхлээд бол хүүхдийн нийгмийн хамгааллын асуудал ноцтой асуудал нэг байдаг. Хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүд бол их бие танаар одоо хүүхд хамгаалалт дээр хичнээн хүүхдүүд байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хичнээн хүүхд байна тийм ээ. Хөтөлбөр эрхэлж байгаа хичнээн хүүхд байна уу гэдэг байсан байна. Тэгэхээр энэ дээр бол яхаа нийгмийн ажилтнуудын бас анхаарч ажиллах хэрэгтэй. Үйлчлэл үзүүлэх шаардлагатай салбарын нэг бол яахгүй мөн үү гэж үзсэн хэрэгтэй. За тэгээд за эндээс бол сая юу гэсэн хүүхд хамгааллыг боловсруулах салбарын нэлээд одоо нийгмийн халамжийн салбар. За халамжийн салбар гэдэг бол асар том салбар. За энэ халамж шаардлагатай иргэд бол нийгэмд бол маш их байдаг тийм ээ. За энэ халамж шаардлагатай иргэд гэхдээ зүгээр би одоо халамж шаардлагатай байна гэж аваад өгөхгүй. Энэ тодорхой хуулийн одоо хүрээнд бол хэрэгжиж яадаг ийм байгууллага ийм одоо салбар байгаа. За нийгмийн хамгааллын үйлчлэгийг хувь хүн олон нийт өөр гэр бүл шиг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хувь хүн халамж хамгаалах шаардлагатай хувь хүн байж болно. Халамж хамгаалах шаардлагатай гэр бүл байж болно. Олон нийт байж болно, бүлэг байж болно. Эдгээрт л яг үйлчлэл үзүүлнэ. За нийгмийн халамж асрамжийн системтэй үйлчлэлийг хүргэх нийгмийн ажил. Тэгэхээр халамж нь өөрөө асрамжтай холбоотой байна шүү дээ тийм ээ. За энэ бол нийгмийн халамжийн хууль гэж бий. За нийгмийн халамжийн хуулийн өрөө нийгэм хамгааллын чиглэлээр үзүүлж байгаа нийгмийн үйлчлэгүүд энд хамаардаг. За
Тэгэхээр нийгмийн халамжид бол зөвхөн одоо ахмад ч юм уу халамж шаардлагатай хүмүүсгүй залуучууд ч байж болно, хүүхдүүд ч байж болно. Ерөөсөө халамж маань салбар маань өөрөө маш их өргөн сар хүрээтэй ийм салбар байна. За дараа нь эрүүл мэндийн нийгмийн ажил гэж байна. За эрүүл мэндийн салбар бол өөрөө бас их том тийм. Нийт одоо хүмүүсийн эрүүл мэндийн асуудлуудад энд хамаардаг. За энэ ч өвчтний хамтын ажиллагаанд бол анхаарч ажилладаг байгаа. За өвчтний эрх ашигыг хамгаалах, за өвчтнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд зуучлах, үйлчлэгээ үзүүлдэг тийм ээ. За энэ бол өвчтөн хүмүүсийн сэтгэл зүй гэдэг бол маш их чухал. Тэгэхээр энэ нийгмийн үйлчлэгээ үзүүлэлт энэ өвчтнүүдийн сэтгэл зүйг өргөхтэй эдгээр зөвлөгөө өгөх, за сэтгэл санааг нь өвдөн татасаад одоо ямар одоо шаардлагатай тийм ээ үйлчлэгээ байна тэр бүгдийг үзүүлэх явдал чухал байдгаа гэж. За энэ одоо асуудлууд бол ялангуяа баруун өндөр хөгжсөн улс орнуудад ихээд нэг та санжино манай нэг жүжигчин X2 самхын чиглэл Германд явж байгаа гэдгээр би нөгөөд энэ зэтгтээ таархан дарсан байна. Тэр Баатархуу тэгээ Баатархуугаа ярьжсэн шүү дээ зургатаар гэдэг би Артемдээ баярлалаа гэдэг. Артем эндээс нөгөө хандив тоглолт хийгээд мөнгө төгрөг явуулж ирсэн. Тэгээд ингээд нөгөө эрүүл болоод ирсэн. Тэгээд тэр хүн ясыг эрүүл мэндийн ажилтнуудын одоо байдал нь бол маш их сонир манайхаас шал өөр гэж ярьжсэн. Яасан гэхээр ингээд би өвдөд ингээд өгчих чинь ингээд өгөхгүй ингээд би өвдөд өвдчих чинь энэ ч юм уу сувилч асарч хэн ч ороод ирэхээр хараад инээгээд орж ирдээс. Тэр өвдөж байгаа хүн тавлаад байгаа мó тэгээд хүн өвдөж чинь инээгээд байх юм гэж ингэж бодогдохоор тэгэхээр тийм биш ерөөсөө тэр инээж байгаа хүний харахаараа хүн яхаа бас нэг арай өөр сэтгэлтэй санаа зовсон байгаад орж ирэх юм бол яна би их өвдөлттэй юм байна гэж ингэж бодсон байлээ гэж ярьжсэн. Тэгэхээр яалч вэ ямар ч одоо үйлчлэгээний тэр ажилтнууд нь орж ирж уулзж байгаа хүмүүс бол бүгд инээн хэлсэн ийм байдалтай байд юм байлээ гэж ингэж ярьжсэн. Тэгэхээр ийм хүү үйлчлэгээнүүд бол одоо яг эрүүл мэндийн салбарт маргааны өндөр хөгжсөн улсуудад их хэрэгтэй байна. Тэгээд одоо ч гэсэн манайд бол одоо өвчтөнгүүдээ хараад энийхэн ч юм те ямар ч ясан одоо эрүүл мэндийн салбарын байгууллагууд дотор одоо инээж үзгээ, инээж ухтацгай энтергээд айгүйх бичдэг болцсон байна лээ. Бас энэ маань бас нэг хөгжил дэвшлийн нэг шатгаа гэж ингэж ойлгож байна. За дараа нь зэн бас их нийгмийн ажил энэ дээр аваад сургуулийн орчинд таатай байлгахад анхааран ажиллагаа гэж за мэдээж хэрэг нийгмийн ажилтнууд гэж байна. Ер нь хүүхдүүдийг яаж нийгэмшүүлж одоо ганцаардсан ч юм уу те эсвэл одоо бусдасаа тасраад байгаа эсвэл хүмүүсийн тоглолттой байгаа ямар хүүхдүүд байна уу ямар анги байна уу те эндийг бол нийгмийн ажилтнууд илрүүлж хамтарч ажиллана. Гэхдээ ажиллахаараа сургуулийн нийгмийн ажилтнууд бол ганц зөвхөн хүнтэй ажиллахгүй шүү дээ. Эцэгтэй багштай зааш гэр бүлтэй хамтарч ажиллана. Тэгж энэ нийгмийн ажилтны үйлчлэгийг үр дүн явагддаг. Энэ бол их онцлог байна. Эрүүл мэндийн ч юм уу эсвэл одоо юу гэдгийг халамжийн салбарт өдрүүл яг нэг хөвчлэн болгоон хүнтэй ажилласан тийм ээ. Эдгээр бол нас бий болсон хүмүүс яа сургууль байлаа. Тэгэхээр ер нь өсвөр насны яхан муу тийм би даа шийдвэр гаргахгүй эргэцэн бүрэн чадамж байхгүй иргэдтэй хамтарч байгаа учраас заавал арга гэр бүлийн ажиллах шаардлага гардаг. За дараа нь шүүхийн шийдвэр биелүүлэх салбар гэж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх салбарын ийм ажил байдаг. За энэ бол их чухал. Манай Монгол улсад бол нийгмийн ажлын одоо бас нэг сүүлийн үед бол хөгжиж байгаа салбар бол харахгүй мөн. За энэ салбарт бол нийгмийн ажилтнууд бол сүүлийн жилүүдэд их ажиллаж байна. За хязгаарлагдвал эрхтэй иргэний нийгэмшүүлнэ. За тэнд бол мэдээч хэрэг хүний эрх хязгаарлагдсан байж байгаа тийм биш. Шийдвэрийн шийдвэрийнхээ дэцэн шийдвэрийг сонсоод ингээд яал ажиллаж байгаа иргэд бол за энэ хязгаарлагдсан иргэдийг яаж нийгэмшүүлэх үү тийм ээ яаж одоо амьдралыг одоо мэдрүүлж тийм ээ эсвэл одоо амьдрах ухаан заримыг сургахад эсвэл одоо зөвлөгөө өгöd чиглүүлэхтэй байх нь одоо чиглэгддэг байгаа.
За ялангуяа одоо эмэгтэйчүүд юм уу бага насны хүүхдийн коллеж маань хэрэгтэй эдгээр төр хөтлөл ийм нийгэмшүүлэх амьдрах чадвар сургах ажлууд бол хийддэг. За сэтгэл зүйн зөвлөгөөг бол маш их өгж байгаа. За тэр шүүхийн одоо шийдвэрээр ялгаж байгаа хүмүүсийн арга гэр бүлийнхэнтэй нас хамтарч ажиллаж уулзах тэднэртэй үйл ажиллагаа явуулах дэмжих одоо эсвэл ялгаж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллах тийм ээ хөгжүүлэх иймэрхүү үйлчлэгээнүүдийг хийж байна. Тэгээ яг хоо энэтэй холбоотойгоор нийгэм арга гэрийнхэнтэй уулзуулдаг нэг юуны нээлттэй өдөрлөг гэдэг ер нь хийдэг болсон шүү дээ. Тэгэхээр тэр нээлттэй өдөрлөгөөр хүмүүсийг тэр одоо хязгаарлалт эрхтэй гэр бүлийнхэнтэй уулзуулах чөлөөтэй ядуулах ер нь харьцангуй бол манайх сүүлийн жилүүдэд их ардчлагдж байгаа. Хөдий одоо ирэх хязгаарлалт гэсэн өөрөөс нь шалтгаалдаг үйлчлсэн. Тэгээ өөрөө зөв хүмүүжээ, зөв чад байгаа, зөв нийгэмшээд ингээд явах юм бол ер нь бол одоо альхаар тэр нийгмийн ажилтан бол нийгмийн үйлчлэл үзүүлж байгаа хүмүүсийн одоо дэмжлэгүүдийг аваад ингээд бас зөв байгаад тийм ээ ажил хөдөлмөр эрхлээд гараад ирэх бүрэн боломжтой болцсон. За өнөөдөр манай ер нь тэр шүүхийн шийдвэрийн үрдүн шийдвэр сонсцоход ялагдж байгаа хүмүүсийн тийм ээ хүмүүст үйлчилж байгаа хүмүүс дундаас за нийгмийн ажилтны хувьд бол байгаа. Гэхдээ ер нь сэтгэл судлаач гэж бас байдаг. Тэгээ нийгмийн ажилтнууд бол яг тэр бүр одоо нөгөө орон тоо гаргаад бас ажиллах тал дээр муу гэж байгаа. Тэгээ ер нь сэтгэл судлаач нийгмийн ажилтны хоёрыг бол нэг орон таан дээр ажиллах тохиолдол их байгаа. Тэгэхээр нийгмийн ажилтны бол өөрөө яг сэтгэл зүйч хүртэл болж ажилладаг гэж хэлж байна шүү дээ. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг нийгмийн ажлын салбараар за энэ хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн нөхөн сэргээлтийн үйлчлэгийг хамбууж байгаа. За нийгмийн нөхөн сэргээлтэд сэтгэл зүйн үйлчлэл, терапи организм үйлчлэлтэй нийгмийн одоо үйлчлэгээ шаардлагатай. За нөхөн сэргээх ажлуудыг хийн. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмшүүлэх ажлуудыг бас хийн, нийгэмтэй холбоно, хөтөлбөр үйлчлэгээ эрхлэхдээ тэднийг одоо сэтгэл зүйн талын засал хийх, зөвлөгөө өгөх олон ажлуудыг хийлгдэг байгаа. За мөн одоо нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох энэ уур амьсгалыг одоо бүрдүүлэх эдгээрийн хөтөлбөр эрхлэлтийн байдлаар хангах гэх олон ажлуудыг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч ажиллаж хийдгээ өөрсдийн оролцоог дэмжиж хийдэг. За энэ ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол сургалт үйлдвэрлэлийг дэмжиж ажиллаж байгаа. За хараад хүн юу хийж болох вэ? Тэр тодгор эрхтэй бэрхшээлтэй хүний хийж болох зүйлсүүд жишээ нь юу гэж гэх юм уу? Эдгээр зүйлсүүдийг хүртэл яг судалгаа аваад судалгааны улсын дээр сургалт хийгээд ингээ үйлдвэрлэл явуулах зүйлүүд манай нийгэмд бас үйл үед их хэмжээлэгдэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чадах юм бол болж игэл одоо үйл дэмжлэг авч ажиллах юм бол боломж бол одоо ерөнхийдөө бол байна гэж болох юм. За шашны байгууллагын чиглэлээр хүмүүнлэгийн төсөнд үзүүлдэг нийгмийн ажил гэж. За энэ бол их бий. Аль нэг шашны одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байгууллагуудаас хүмүүнлэгийн шинжилгээ ажлуудыг хийж байгаа. За энэ бол манай улсын сүүлийн үед их дэлгэрээд байгаа гэж хэлж болно. Жишээ нь одоо христийн шашинтай хүмүүстэй байд юм уу одоо шашны үйл ажиллагааны өмнөөс явж байна гэдэг удаа 8 хийгээд тэрнээс алсан арлагаа одоо бүгд зарцуулах гэж хөгжлийн бэрхшээлтэй зарцуулах гэж тэр ингээд явдаг хүмүүсийн ажлууд ажиллаа. За мөн одоо эсвэл тийм хүмүүсийг аваачиж байгаа тийм ээ. Энэ шашны одоо үйл ажиллагаанд оруулахын зэрэгцээгээр тэр хүмүүсийг дэмжлэг үзүүлдэг сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйн өөрчлөлт ийм ажлуудаас их хийгдэж байгаа. За тэгээд энэ ер нь шашны чиглэлийн үйл ажиллагаа бол ганц манай төдийгүй холбоосон байгууллагуудын төвшөнд ч гэсэн явагддаг. Тэгээ энэ хамгийн гол нь шашны байгууллагын тусламж дэмжлэг явуулснараа иргэдэд яг итгэл үнэмшил нэмэгддэг
итгэл өрөмжлөл одоо нэмэгдснээр амьдрахтай ажиллах хөдөлмөрлөх энэ одоо байдал нэмэгддэг гэж үздэг. Гэхдээ энэ шашны чиглэлийн үйл ажиллагаа маань яг энэ нийгмийн ажил маань яг тухайн одоо хүмүүсийн итгэл өрөмжлөлтэй тулгуурлаж явагддаг юм үйлчлэгээ байна. За энэ хөгжиж байгаа энэ Монголын нийгмийн салбарт тийм ээ энэ салбарын нийгмийн ажлыг ер нь олон улсын туршлагыг бас судалж байна. За мөн одоо өөрийнхөө орон нутгийн онцлог мөн одоо үйлчлүүлэгч нарын өргөлмөл Монголын ард түмний сэтгэлгээ онцлог нь юу вэ? Эдгээр зүйлсүүдэд тохируулан үйлчлэл үзүүлэх асуудал их чухал байгаа. Тэгэхээр манай дээр бол ер нь баруун орнуудын нийгмийн ажлын үйлчлэлийн чиглэлүүд орж ирж байгаа ч гэсэн сайн зүйлүүдийг харгалзаж үзэхгүйгээр нийгмийн ажлын бас үйл ажиллагаа явуулж шүүмжлэлд өртөж байгаа зүйлүүд ч гэсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээ одоо энэ үйлчлэгээнүүдийг оруулж ирж байгаа ч гэсэн Монгол хөгжүүлж дэлгэрүүлж байгаа ч гэсэн ингэж оруулж ирж байгаа хүмүүс нь тийм Монгол хүмүүс маань хэн блэ, орон нутгийн онцлог юу блэ, нийгмийн онцлог юу блэ гэдгийг бол харгалзаж үзээд үүнтэй тохирсон тулгуурласан нийгмийн үйлчлэл явуулахад нэн шаардлагатай чухал юм аа гэдгийг За ингээд нийгмийн ажлын практик үйл ажиллагаанд за сая энэ салбар тийм ээ нийгмийн салбарууд нийгмийн одоо салбарыг үйлчлэгээ үзүүлэх шаардлагатай объектуудад тийм ээ нийгмийн ажилтан ажиллаж байхдаа баримтлах зарчим гэж байна. За энэ ямар одоо зарчмуудыг баримталт юм бэ гэхээр за нэгдүгээр нийгмийн ажил бол хэрэгцээнээс үүдэлтэй мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг баримтлах ёстой. За нийгмийн ажил бол байнгын хөгжиж дэвшиж байдаг мэргэжил. За дараа нь гуравт нь нийгмийн ажил мэдлэг, үнэт зүйл, ур чадварын хослол гэдгийг одоо энэ зарчмыг баримтлах хэрэгтэй. Нийгмийн ажлын асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа интервенц болох үйл ажиллагаа гэдгийг бол баримтлах хэрэгтэй. За энэ зарчмуудыг дэлгэрүүлээд тайлбарлавал за хэрэгцээнээс үүдэлтэй мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр нийгмийн ажил ер нь хэрэгцээ хангах гэсэн ойлголтыг зөвхөн үйлчлүүлэгчийн хэрэгцээ гэдэг ийм ойлголтоор бол хязгаарлаж болохгүй. Мөн одоо нөхцөл байдалд тухайн хүний төлөөлж байгаа нийгмийн одоо системийг хүрээнд авч үзэх шаардлагатай болдог. Жишээлх юм бол бид нар одоо надад нийгмийн ажилтан одоо одоо үйлчлэгээ авах шаардлагатай нэг эмэгтэй хүн ирсэн тийм ээ. Эсвэл хүчирхийлэлд өртсөн эмэгтэй вэ гэж бодъё л да. Тэгэхээр тэр хүчирхийлэлд өртсөн эмэгтэй үнтэй тухайн хүн тэр одоо үйлчлэгээ авах шаардлага байна уу гэдэг эмэгтэй байгаа тийм. Зөвхөн тэрнтэй ажиллах зөвхөн тэрнээс гадна ийм хичнээн эмэгтэй байна. Ийм одоо хүчирхийлэлд өртсөн өшөө хичнээн эмэгтэй байдаг. Тэр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо баримт судалгаа байдгүй юу гэдгийг харгалзаж үзээ тийм. Зөвхөн тэр хүүхдээс гадна энэ чинь нийгмийн шийдвэр чанартай зүйлс мөн үү биш үү тийм. Энэ нөхцөл байдал нь ер нь өнөөгийн нийгэм ямар байна уу гэдгийг судалж үзчихэж яах нь гаргаж ирдэг. Ингээс тэгээд ганц хүүхэд одоо эмэгтэйтэй ажиллахаас гадна яах нь бас нийгэм рүү хандсан чиглэлээр тэрийг нийгмийн ажлынхаа үйлчлэгийг явуулахаар чухал. Энэ юу гэхээр нийгмийн ажил бол үнэхээр одоо тэр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал нийгмийн хэрэгцээ шаардлага мөнгө гэж хэлжээ. Энэ хэрэгцээ шаардлагатай тулгуурласан мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг яах нь энийгээ баримталж ажиллах хэрэгтэй байна. За ер нь энэнийг хийхдээ ойлгох зүйл бол нэг хүний хэрэгцээ гэдэг бол нэлийн хэсэг хүмүүсийн хэрэгцээг бол төлөөлдөг юм а гэдгийг бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг хүний бодож санаж байгаа нийгмийн үйлчлэгийн шаардлагатай гэж үзэж байгаа зүйл нь нэлийн хэсгүүдээ бүлгийг төлөөж илэрхийлдэг гэдгийг тусалсан дээрээс энэ практик зарчмыг баримталж ажиллах чухал хэрэгтэй. За дараа нь нийгмийн ажил бол байнгын хөгжиж дэвжиж байдаг мэргэжил. За би түрүүн цост орсон дээ нийгмийн ажил бол нийгэм гэдэг нь өөрөө амьд тогтсон гэсэн шүү дээ. За ер нь нийгмийн ажлын одоо практик
нийгмийн ажил яаж хөгжиж ирсэн гэдгийг түүхтэй холбоотой. Бид нар түүхээс аваад үзэхэд бол түүх нийгмийн ажлын түүх бол тийм анх үүсч хөгжсөн үеэсээ эхлээл олон янз бүрийн замыг туулж улмал өргөжин тэлсээр агаад өнөөдөр хүрч ирсэн байна. Тэгэхээр нийгмийн ажил бол анх мэрэгжлийн биш хүмүүсийн оролцоотойгоор хийгдчихсэн ш. Буйны үйл ажиллагаа, шашны үйл ажиллагааны дээр тулгуурлаж явагдчихсэн тийм. Гэтэл өнөөдөр энэ маань мэрэгжлийн одоо ажилтнаар ажилтан болтлоо яах нь одоо хөгжиж ирсэн байна. Тэгээ энэ мэрэгжлийн ажилтан хүнээр дамжуулж нийгмийн хөгжлийг өргөжлүүлэхэд тийм ээ одоо чухам алхам болохоос ийм одоо нийгэмд шийдвэрлэл зарах шаардлагатай энэ ажил мэргэжил болж хувирсан байна. Тэгэхээр энэ нийгмийн ажлын чиглэлийг баримтлалын яах нь ер нь хөгжиж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нийгмийн ажил маань яах нь зүгээр дурын сонирхлын шашны үйл ажиллагаанаас үүдээ мэрэгжлийн төвшөнд хүртэл хөгжсөн ийм одоо салбар байна гэж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр ямар нэгэн үйлчлэл үзүүл зөвлөгөө өгж байгаа нийгмийн ажлын үйлчлэл үзүүлж байна гэдэг маань мэрэгжлийн төвшөнд хийгдэх биш зүгээр сайн дурын үндсэн дээрээс хийгдэх хин нэгэн зөвлөгөө өгөөд байдаг зүйл яах нь биш ээ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За дараа нь нийгмийн ажил бол мэдлэг, үнэт зүйл, ур чадварын хослолоо гэж байна. За энэ нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр нийгмийн ажилтны нийгмийн ажилтнад мэдлэг маш чухал. Мэргэжлийн мэдлэг чухал. Түүнээс биш зүгээр амьдрал мэддэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг тийм ээ? Практикээр туршаад үзсэн ч юм уу юм зүйл биш. За мэдлэг нь юу гэхээр онл практикийг хаслуулсан байх хэрэгтэй. Онлыгоо практик хэрэгжүүлж чаддаг онлын мэдлэгтэй ийм хүмүүс бол зөвлөгөө өгч одоо үйлчлэл үзүүлж чадна. За мөн одоо нийгмийн ажил маань хүмүүнлэг ардчилсан үзэл санаанаас дурхан гарсан байх хэвээр. Хүмүүнлэг гэдэг нь тэр нийгмийн ажлын үйлчлэл үзүүлж байгаа нийгмийн ажилтны мэргэжилтэн маань өөрөө яах вэ? Маш хүнлэг хүмүүнлэг гуманизм байна шүү дээ. За ардчлал гэдэг маань үзэл одоо нээлттэй тий шудраг за юу гэдгийг одоо үзэл бодол чөлөөтэй тий эрх чөлөө тухайн үйлчлүүлэгчийн эрх чөлөөд тулгуурласан ийм үйлчлэгийг үзүүлэх ёстой. За энэ бол одоо яах нь ардчлалын үнэт зүйлийг баримталж ажиллана гэсэн үг байна. За тэгээд ер нь хүний үнцэн үе эргэтгэж үйлчлүүлэгч нартай эргэтгэж хандах тий гэх мэт энэ ардчлалын үнэт зүйлээр тулгуурлаж үйлчлэгээ үзүүлэх чухлаа. За дараа нь ур чадвар гэж үзлээд байгаа. Тэгэхээр нийгмийн ажилтны хувьд бол хамгийн чухал зүйл бол одоо мэдлэгийг практик болгож хэрэгжүүлж чадах энэ ур чадвар. Ерөөсөө мэдлэг, үнэт зүйл, ардчлалын үнэт зүйлс, за мэргэжлийн одоо мэргэжсэн энэ ур чадвар гурыг хослуулж ижил нийгмийн ажлын маань одоо үйл ажиллагаа одоо үр дүнтэй байна. Тэгэхээр энэ мэдлэг, үнэт зүйл, ур чадвар гурыг ерөөсөө мартчихгүй. Энэ гурвын хослолыг өөрийнхөө ажлын зарчим болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За дараагийн дугаар нийгмийн ажил нь асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа. За асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа гэж юу хэлээд байгаа юм бэ те? За нийгэм зайлшгүй тулгамдсан одоо асуудлуудыг нийгмийн ажилтнууд маань шийдвэрлэдэг. За нийгэмд үйлчлэх шаардлагатай ямар учраас үйлчлэх шаардлагатай асуудал байгаа учраас асуудлыг шийдвэрлэх ийм үйлчлэл авах гэж болно те. Эсвэл асуудлыг одоо шийдвэрлэхийн тулд одоо нөлөөж ажиллахын тулд холбох хэрэгтэй ч болт юм те гэх мэт. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх зүйлсүүд бол нийгэмд их байна. Үйлчлүүлэгч хэрэгтэй. Тэгэхээр үйлчлүүлэгчийн ямар асуудал байгаа тэр асуудалд нь нөхцөл байдлын үнэлгээ хийн. Ингээд тухайн хүнийг яг ямар тухайн орчинд нь авч үзэж өөрийнхөө хамтлаг үйл ажиллагаагаа түүнд тулгуурна, орчинд нь тулгуурлана гэсэн. Тэр орчныхаа нөхцөл байдлын үнэлгээг хийхгүйгээр ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Орчны нөхцөл байдлын үнэлгээ гэж орчны нөхцөл байдлыг нь өөрөө харгалзаж үзэхгүйгээр чиний ажлын үр дүн болохгүй гэсэн үг байна. За мөн харилцаа холбоо мэргэжлийн үйл ажиллагаа ясцын хэм хэмжээ гэсэн ойлголтуудад тулгуурлаад нийгмийн ажлын мэдлэг, үнэт зүйл, ур чадвараа ашиглах нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлах асуудал шийдвэрлэх. За энэ юу гэж юм гэхээр ер нь асуудлыг шийдвэрлэхэд тулд гэр бүлтэй, нөхцөл байдал, орчинтай тухайн үйлчлэгчтэй харилцаа холбоо тогтооно. За мэргэжлийн үйл ажиллагаа явуулнаа.
тий мэргэжлийн төвшөнд байдаг гэсэн юм явуулж дараа нийгмийн ажилтны баримтлах ёс зүйн хэмжээг яг нь харгалзнаа ёс зүйн хэмжээг бол дээр тулгуурлана. Ингээд нийгмийн ажлын мэдлэг үндэслэл ур чадвараа ашиглана. Одоо нөгөө зарчмуудтай хэрэг тийм эдгээрийг ашиглаад за тэгээд яг нөхцөл байдлын үнэлгээний үеийн тэн дээр тулгуурлаад асуудлуудыг шийдвэрлэнэ. За энэ бол нийгмийн ажлын яг нийгмийн ажилтны баримтлал зохиох шийдвэрлэх зохиох одоо зарчмуудын нэг. За дараа нь интервенц болно нийгмийн ажил. Энэ одоо интервенц шүү гэдэг энэ одоо зарчмыг баримтлах нь нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаа хамгийн чухал хэсэг. За би мэргэжлийг дэг хадгалаад байгаа. Нийгмийн ажилтны зүгээс өөрчлөлт хийх үйл ажиллагааг тодорхойлж байна. Интервенц гэх. Ер нь нийгмийн ажилтны үйлчлүүлэгчтэй ажиллаад тухайн үйлчлүүлэгчийг бол өөрчлөнө. Өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Орчны судалгаа эмнэлцтэй дүнгээ за нөлөөлж ажиллана тийм ээ. За нөлөөлөлтөд зөвхөн өөрт нөлөөлөх, гэр бүлийн найз нөлөөлөх бид нар экологийн одоо онолууд дээр нийгмийн ажлын онол гэж явж байгаа ш. Тэр тухайн онолууд дээр тулгуурлаад тийм ээ. Ингээд яаж ажиллах вэ гэдэг интервенцийг яаж хийх вэ гэдгийг тодорхойлох нь. Ингээд нийгмийн ажилтны хүмүүсийн харилцаанд оролцохдоо за дэмжих системүүдийг ашиглах. За дэмжлэг үзүүлэх тийм ямар дэмжлэг үзүүлэх ямар сургууль системээ түүнийг ашиглах. Зөвхөн өөрөө биш. Зөвхөн өөрөө тэр дэмжлэг үзүүлэх үү? Зөвхөн өөрөө өөрчлөх гэж үзэх үгүй. Тухайн үйлчлүүлэгчийн оролцоог нь бий болгох гэсэн. За ингээд оролцоог нь бий болгочоод амжилтанд хүрэх үйл ажиллагаанууд юу вэ? Амжилтанд хүрэхийн тулд тэр оролцоог яаж бий болгож ажиллах вэ гэдэг. Ингээд иргэдийг чадварчуулах үйл ажиллагаа. Чадварчуулах. За өөрөөр хэлэх юм бол сургууль зохион байгуулалт юм уу, зөвлөгөө өгөх юм уу, сэтгэл зүйн өртөг юм уу, тэр хүний ямар нэгэн байдлаар хэлж ярьж сургах юм уу тийм ингээд амжилтанд чадварчуулах нь шүү дээ. За эдгээр хүчин зүйлсүүд маань чадварчуулах, өөрчлөх, төлөөлөх тийм ээ, иргэдийн оролцоог хангах ингээд ажиллах маань энэ интервенц гэж ярьдаг байна шүү дээ. Өөрчлөлт. За ийм байдлаар бол нийгмийн ажилтны ажилтдаг байх нэ. Тэгэхээр бидний өмнөх хичээлээр юу байх вэ? Нийгмийн ажилтан гэж хин юм бэ гэдэг үгсэн. Нийгмийн ажилтны одоо үйлчлүүлэгч нь хин юм бэ гэдгийг бол дуурснаа тэрийг хичээлээ ороод үзээрэй. Тэгэхээр нийгмийн ажилтан үйлчлүүлэгч нийгмийн ажилтан хоёрын хоорондын практик